Энэ үед Шон Мяогийн нүүр рүү хүчтэй алхадаж түүнийг үнэхээр муу жижигчин байна гэж хэлнэ. Алхадчдын хүчинд Мяо өнгөрөн унахтаа яагаад дүүрээс нь урууж байгааг асууна. Ганц алхадчдаар нүүр нь улаасан тэрээр манай баян залууг хашийн Мүбэгийн хизээч дийшгүй. Учир нь Мүбэ тийм бүх хүний хэдий хотолтой татсан гэдгийг тайлбарлав. Гэвч Мяо дахин зэл хоргож Жо Шон хоёрын зогсож байсан лууны болрыг хагаллаа. Хэрэв баян залууг ганцаараа устгах чадахгүй бол бүгдийг нь хамт хүчил рүү чирнэ гэдгийг тэрээр тодорхой болгов. Хил тэрхий хэсгүүд хүчил рүү живж хэвсгэд хоёр залуугийн байдал тун хэцэгтэй болж байна. Гэвч яг цагтаа тэднийг унахаас өмнө бүрхэж авсан ноосчлайн шиг зүйл аварч танилцлаа. Тэгвэл энэ аврах ажиллагааны ард тийм байсан бэ? Гэвч Жогийн хад гिचээс өөр хинж биш байв. Дараагийн хэсэгт найрч алах кожжийн мөрдөн байцаа халбанд үйл явдал өрнө. Тэнд хоёр залууг мөрдөгч байцаах бөгөөд бүх мэдээллийг авсны дараа тэднийг зүгээр л явж явна гэв. Гадаа гармагц Шон үнэхээр сэтгэлээр унаж яагаад бүгд өөрлөн дайраад байгааг гайхна. Энэ үед Жо түүнээс ахын яагаад энэ их ус хонзон санаж түүнийг алахын тулд ийм хол явж байгааг асуув. Шон том ахыг нь өөд болсноос хойш хашийн Мүбэтэйгээ бараг холбоогүй болсон гэж тайлбарлав. Мүбэ астайгаа хамт гэр бүлийн бизнесээ удирдах завгүй байхад тэр өөрөө амар тайван амьдарч иржээ. Хэрв ирэх мэдэл хөрөнгө мөнгөний төлөө биш бол Мүбэ яагаад түүнийг устгахыг ингэж ихсээд байгааг Жо сонирхно. Шон энэ нь тиймэрхүү шалахгүй зүйлээс огт өөр хэрэг гэж хэлв. Жо нарын ширийн зүйлийг шалгахад Шон нэргэн тарин тагнуул байж магадгүй тул тусдаа газар очиж ярьцахыг санал болгов. Хэсэг хугацааны дараа зөндөө олон колони лаз хөвжирсэн байх бөгөөд тэд Жогийн дотор байранд буцаж ирсэн бололтой. Манай залуу найзаагаа өрөөгөр нь дүүрэн хог тавьж байгаа тэнч татай хандсангүй. Шон яриг хөсүүлж Жог өөр төвчний амьтдын ялгааг мэдхүү гэж хэлв. Тэрээр амьтдыг жирийн, домогт, туйлсын, мифик гэж ангиждаг бөгөөд төвшин давхих тусан чадварын зөрүү ихсдэг гэж тайлбарлав. Эцэст нь жирийн болон мифик зэрэглэлийн хооронд хүчний зөрүүдийн дүү асар их болж жирийн ангилал нь мифик амьтдын дэргэж шаргаалч шиг харагддаг байна. Үүнийг харуулсан үзээд тэрээр найзаасаа жирийн зэрэглэлийн хүмүүс ийм асар их хүчний зөрүүг үл харуулсан анхны мифик зэрэглэлийн амьтдыг яаж арч чадсныг асуув. Жо шулуухан хэлж энэ бүхэн номон дээр маш тодорхой бичигдсэн байдаг гэдгийг онцоллоо. Тэрээр холбооны анхны 6 туйсын баатар 3 өдөр 3 шин тэмцэний эцэст түүнийг арч чадсан гэж тайлбарлав. Гэвч Шон үүнийг хотод цорхол хэмээн үгүйсгэж тийм их хүчний зөрүүтэй байхад 6 байтугай 100 туйсын баатарч дийшгүй гэдгийг Жо санаалав. Мифик амьтдыг ясан жинхэнэ шалтгаан хүмүүсийн талб мифик симбиотик амьтад байсантай холбоотой аж. Жо үүнд үнэхээр цочирдож учрыг нь олж чадахгүй байлаа. Тэрээр мифик амьтдыг устгахаас өмнө тэдгээр симбиотик тэжээвэр амьтдыг хэрхэн олж авсныг асуув. Учир нь их хүчний амьтдыг ясны дараа л өндөг нь хагардаг байна. Шон үүнийг бурхнаас заяасан бэлэг гэж тайлбарлав. Хин нэгэн 6 баатарт мифик амьтдыг устгах хүчийг хайрсан бөгөөд тэр хүч нь мифик амьтны агуултай хэлбэрээр байсан гэдгийг тэрээр ичдэв. Жо энэ санааг зүгээр л нэг үндэслэлгүй домог хэмээн үгүйсгэв. Гэвч Шон холбооноос 6 баатарын үйл хэргийг зохицуулж нууцлахын тулд маш нууц хэлтс байгуулсан тул ихэнх хүмүүс үүнийг мэддэггүй гэж тайлбарлав. Мөн түүний хэлтс нь яг л 6 баатар шиг бурхнаас заяасан бэлгийг хүртэх тусгай хүмүүсийг сонгох үүрэгтэй гэдгийг нэмж хэлв. Шон яагаад энэ мэдээллийг өөртөө хуваалцаж байгааг мэдэхгүй ч Жо энэ бурхны бэлэг гэх зүйл үнэхээр үнэн байж магадгүй гэж нухацтай бодож эхэлнэ. Тэгвэл Жогийн толгойд бүх зүйл тодорхой болж тэрээр үнэхээр үнэн үү гэж асуухад баян залуу бахархалтайгаар бодлоо. Аав нь түүнийг гэр бүлээсээ бурхны бэлгийг хүртэх анхны залхуун дэлгчээр томилсон гэдгийг тэрээр хэллээ. Ли Мүбэ энэ эрхийг олж авах царийн ганц арга бол Шонийг алах явдал юм. Дараагийн өглөө цэнхэр өст залууг бүх гэрч нь унтж байхад Жо уцаараа оролдоод завгүй байхыг бид харна. Шоны амийг аварч Мүбэний төлөвлөгөөг нэгээс олон удаа болсон тул боломжтой байхыг анхааруулсан өнгөрсөн шинэ үгийг тэрээр санав. Одоо Мүбэ түүнийг ч бас онилж хэлсэн байж магадгүй юм. Энэ бүх бодол нь Жогийн тоглоомд илүү гүн орж усан хүчрхэж хүслийг нь бадраах бөгөөд тэрээр тоглоомдоо бүрэн донтжээ. Системийн цанхад мөнгөнд далгачиж шумуул маш их хөлсөж байна гэсэн мэдээлэл гарч ийн. Жо бухимдахаас өөр аргагүй төрж системд хандан симбиотик өндөг ямар үнэтэй байдгийг чи мэдхүү хэмээн үгэн. Гэвч эцэст нь жижигхэн найзаа өсгөхийн тулд түүнийг тижээхээс өөр сонголт байхгүй гэдгийг тэрээр ойлгов. Өндөг оч авах царийн ганц арга бол тастайнуудаар ортож буй Жог хараад айн чичирч буй эдгээр мангасуудыг устгах явдал юм. Коллеж дээр оюутнууд цугларч хоёр залуугийн өчигдөр мангасыг гайхалтай амархан устгасан бичгийг үзэж сонирхцгаана. Шаныг ертөө жирийн төвшинтэйгаа гэж сонссон оюутнууд түүний домогт амьтдыг хараад үнэхээр гайхаж байлаа. Жогийн төс хөрөг гүйцэтгсэн байдал нь бас хүндэтгэл хүжээсэн бөгөөд хэрэг 3 дахь багийн гишүүн нь ураагүй бол тэд бадамжийнхаа цэцгийн цамыг устгаж чадах байсан гэж олон хүн үзэж байв. Охид ч мөн тэр тулааны талаар шуугилдэж ялангуяа шивэн талдж байхдаа ямар дур бусам харагдаж байсныг бишнэ. Тэд Шонын дүү вэ ян руу эргэж хизээ нэгэн цав татаагаа уулзуулж өгч чадах уу гэж хэлсэн. Гэвч вэ ян өөрийнхөө шахар хотог залуу болох Жог хараад заггүй байх шиг байна. Тэрээр бичлэг дээр түүний тулдж байг хараад энэ 4-6-аас их таашаал аван нэмсгэлнэ. Холбооны мөрдөн байцаа хэлтэст багийнхан Жо үний тулааны бичлэгийг анхааралтай үзэж байв. Түүний хорт мөхний дайртаас болтож ганцхан цогцолтоор тэр амтныг унгаж чадсан тэд нэрээд гахаж байлаа. Лиза ярианд оролцож Жоны зөвхөн биеийн чадвар нь тийм төрхийн хөдөлгөөнийг тайлбарч чадахгүй гэж хэлв. Тэрээр Жог дээд зэрэглэлийн цэгийн тарны хэрэгжиж байна гэж таамагласанч түүнийг тийм ч орчин үеийн биш. Гашуун бясалгал
суглахлаар хичээж байсны бүтгэл харуулж байгааг нэмж хэлв. Ахлах мөрдөгч Лизагийн ажилттай санаж нэгцэн ч нэгэн сонирхолтой зүйл нэмж хэлжээ. Тэрээр Гүзөө мөдөд байхдаа Жогоны чадварыг зурсан харж байсан бөгөөд тухайн үед Жогийн ярьж хас шиг бага зэрэг ялцчихсэн нь гашуун бяцлаглаар хичээж байсны шинж гин. Одоо тэр шинж тэмдэг өрмөсөн алга болсон нь түүнийг энэ тасгалаа орхисон байж магадгүй гэж тэн. Лиза хас манай залуу олон жил хичээжсэний эцэст гашуун бяцлаглаа өнөхөр орхисон гэж сэжиж байгаа эсхийг өсөв. Хэрв тийм бол түүнийг гашуун бяцлаглаа орхиход хүргэсэн өндөр түвшний цэгийн таны хим өгсөн байж хоёр заасав. Авлах хэсэг хугацаанд дөөгүй байснаа толгойд нь орж ирсэн хоёр нэрийг хэлв. Эхнийх нь Нанжийн гэр бүл 2 тонн гарцаагүй Жин Дэошин юм. Жоод төрсэн мөнх босын содрог гэрдээ цэгийн техникийг өгсөн хүн бол Жин Дэошин гэдгийг бид бүгд мэднэ. Өвгөн өөрийнх нь техник сурч байгааг мэдчихэж байгаа бөгөөд энэ нь манай залуу өөрийн хүчийг сэрэж байна гэсэн үг юм. Төв байрандаа эргэж ирээд ахлах мөрдөгч манай залуу сайхан хойд ичж уян сантайгаа уулзсан гэдгийг тайлбарлав. Хэрв тэр эмэгтэй түнд шин цэгийн тань өгсөн байлаач түүнийг эзэн хангалттай хугацаа байхгүй байсан гин. Тэгэхээр ангийн гэр бүлийг асуус үйлцсэн царын ганц бодит сэжигтэн бол Жин Дэошин болж таарна. Дараа нь ахлах жизэд Жо өнийг Жин Дэошины хамсаатан гэж буруутган бүс нутаг дамжсан баригч татхгаас гарахыг тушаав. Учир нь манай залууг нүүр тулан байцаах цаг нь эцэстээ иржээ. Лиза тэр даруй зөвшөөрч системийн цанхыг татанжоо. Үний бүх ангитыг нэх бөгөөд тэрээр үнэхээр түүнийг барьж аваад юу хүлээж байгааг нь мэдрүүлэхийг тэсэн ядан хүлээх зор эмэгтэй ангэр бүжийнхэн хүүг маань Кошичид хамгаалах уу гэж асуув. Тэрхүү ослохоо жилтэн зөвшөөрөл асан царт холбооны хуулиар түүнийг хамгаалах ямар ч шалтгаан тэдэнд байхгүй гэж эмэгтэй тайлшруулв. Дээрэс нь Антианзо Анжин хоёулаа түүнийг ортож байгааг бодоход тэд Жовинийг бурхны бичгийн төлөө тэмцээсэй гэж хүсэхгүй байгаа нь тодорхой байна. Магадгүй тэд анханасаа түүнийг хамгаалахыг огт хүсээгүй байж болох юм. Дараа нь дагаврагч маань Жовины байр руу орохоос өмнө баг зэрэг тэнэгч байгааг бид тэрхэн харна. Тэрээр тэнд зогсон өнгөрсөн дурсамжаа эргэн санаж ээжээсээ яагаад манай хүүг бурхны бичгийн нэр дэвшигчээр сонгосныг асууж ирснээр дурсан. Хүүг Авиастай гэдгийг тэр хүлээн зөвшөөрөвч ганцхан Авиас түүнийг амжилтад хүрэхэд хангалтгүй гэж үзэн. Түүнээс гадна тэрээр боломж гаргаж утсаа ширтчдэг тоглоомны донтон бижээ гэвч сайхан галбирдаг. Гайхалтай дур булан мэйжин шийдвэрээ аль хэдийн гаргасан бөгөөд бодлоо өөрчлөхийн оронд маргалцсан дээр гэвхий хийдэг. Одоо цагт энэ нь охиныг үнэхээр бухимдуулж байсан бөгөөд тэрээр ээжтэй хүүгээс хавгүй дээр гэвхий батлахаа шийджээ. Тэрээр эцэст нь хаалга тавшихаар шийдсэн ч амжихаас нь өмнө Жоороо хаалгаа нэх бөгөөд утсаа ширцээр байв. Анжин үдэнд нь зогсож байгааг тэрээр хэсэг хугацааны дараа л анзаарна. Их зантай дагаврагч нь нар харах шигшиг нь жинхэнэ гэдгийг тайлбарч түүний хүсснээрээ сургуульд болно гин. Жовын түүнийг яах гээд байгааг эсвэл зүгээр шигшигээрээ гайхуулах гэж ирсэн үү гэдэгт гайхна. Тэрээр дотроо сургуулихыг хүссэн ч түүнд аш хэдийн гээвцэн мөнх бүсийн судруу хатал сурч чадахгүй гэж бодно. Тэрээр хүүгээс өөрт нэрвчсээр байгаа эсхийг асуугаад хэрв тийм бол флаш дискийг автаа үзүүлвэл тэр гарцаагүй батлна гэж хэлв. Жовын үнд санаа алдаж эцэст нь яагаад түүнд энэ шигшигийг анханаас нь өгснийг асуув. Охин түүнээс илүү гэдгээ батлахын тулд гэж хариулна. Тэгээд ахлах сургуульд байхдаа түүнийг ялахад өөрсаагүй юу гэж асуув. Манай хүү дур булаа миний сэвчээд автон ч үгүй. Харин жөөний төлөө түүнийг бишэлдэг гэж хэлв. Энэ нь охиныг бухимдуулж түүнийг олны өмнө ялсан тул ус санаж хариугаа авахыг хүсэх зүү хэрэг гэдгийг сануулахыг хичээнэ. Тэрээрлийн хот цөрөмд түүний чадварыг харсан бөгөөд нар харах шившгийг 3 сар сургуулсны дараа дамагт түвшинд хүрнэ гэж итгэж байгаагаа тайлбарлав. Охин түүнийг сургуулихыг зөвшөөрөгч тэр болтол түүнийг дахин талаанд дуудахаар төлөвлөж байгаа аж. Манай хүү зүгээр хямрагчаа хүлээгээд одоо бууж өгч болох уу гэж асуув. Гэвч энэ зөрүүд бүсгүй улам бүр бухимдаж түүнийг дахин туслах ёстой гэж хэлв. Ээж нь яаж яваад энэ залууг сонгоцсныг огт ойлгохгүй уран дээцэгтэй тавьжээ. Эцэст нь тэр гараа татан дотор байрлуугаа буцахаар шийднэ. Тэрээр ч яд шагнаж болгон чи талцдуудыг санал болгож энэ удаад зөөсөн хандахгүй тул хүснээ авч болно гэв. Жо чимээгүй зогсон түүнийг ертөө 13 настайдаа дамагт түвшинд хүрсэн холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн авиаслаг өхөн гэдгийг тунгаан бодно. Тэр охин яагаад өөртөө талархах гэж ингэж их улаарад байгаа нь түнд ойлгомжгүй байв. За энэ тэнэг залуу ан гэр бүлийн нэр дэвшигчээр бурханы бэлэг сонгогдсноо харахаа хэвээр байгаа бололтой. Тэгсэн ч тэрээр шүүний өчигдөрөөрөө хайсан хогийн утыг орч хогоо гаргаж хайчаад толом руугаа буцав. Тэрээр дэлгэцээ ширцээр байх бөгөөд өрнөлн ширэн байлаа. Тэрээр эцэст нь лянхоо буддаа цэцгийг ялж түүний шаргалжны арга гэс буддгийн зөрхөн лянхоо өндгийг шүүрч хасан бололтой. Тэрээр өндөгийг тижээвэр амтнаасаа хордон авч үзүүлэлтийн цанхыг нэгтээ сандана. Буддгийн зөрхөн лянхоо хамтран өндөгч зөрхөн маш хэрэгцээтэй гэж дэшүүн хийжсэн. Энэ хооронд түүний мөнгөн далавчид шөмөлийн агалтай өсөж байгаа бөгөөд цавтаа мэдхгүй бол удахгүй алгуулах аюултай байв. Тэрээр бууж өгсөн мэд санаа алдаад твшээд жижиг амтныг тижээхэр шийджээ. Түүнийг точлуур дармагц авгаалтай хорц гэрд дусаж ховсор хийж эхэлнэ. Жовын авгаалтайгаа томорно гэж сандран хүлээсэн ч эцэст нь авгаалтай өмнөх шигээ жижигхэн хэвээр
хിവэр байхыг хараад урам нь хугарав. Тэр түнд аль хэдийн хоёр энгийн хамтран амьдрагч өндөг өгсөн цавгалтай хിവэрэж байлаа. Тэрээр энгийн хамтран амьдрагч өндөгнүүд домогт амьтдад үр дүн багтаа байдаг уу гэж хайхна. Домогт хамтран амьдрагч өндөг олж авах нь хэцүү бөгөөд арга хийсэн резервтэй дахин туссан ч түүнд маш их хүчин чармаар шаардлагдан. Домогт өндөг нь магадлал маш бага тул нэгийг олж авахад маш их хугацаа орох болно. Тэрээр ялагдсан мэт мэдрэмжтэйгээр орон дээрээ налав. Эгчийнхээ асуудлыг шийдэх ёстой бөгөөд хэрэг 3 сарын дотор домогт түвшинд хүрэхгүй бол ноцтой асуудалд орно гэдгийг тэрээр тунгаана. Тэгээд гэгцэн мөнх бүсийн содрын ачаарнаар харах шивсрийг сургуулж чадахгүй байгаагаа санав. Содор хэрхэн ажилладаг цааш яаж харагдсаар тэрээр харахгүй хിവэр байна. Түүнийг азхүүдээ өөрийгөө зөвхөж байтал хаалга тавших чимээ анхаарсыг нь татав. Хаалгаа нэхэд Гоянгийн танил царай харагдана. Манай хүү юу вэ гэж асуухад Гоян өөрчлөлт гойхоор ирсэн гэж хэлв. Энэ нэрсэн жинхэнэ чалбаханд нэрэлцэж би жод сэжиг төрүүлнэ. Гоян цааш өгөлж ямар ч үйл ойлголцол зөрчилтэй гарахгүй бөгөөд өнгөрсөн. Үйл явцад өөрчлөлт гойхыг хүсэж гэн гэв. Тэрээр өнгөрсөн гомдлоо мартаж жоруу гараа сонгон нөхөрсийнхөө анхны алхмыг хийхийг хүсэж байгааж манай хүү нөхөрсийн төхөөг хүлээж аваад тоглолцоо ингээд хаалга хахыг залтна. Гэвч Гоян түнд хэлэх бас нэг зүйл байгаа тул хүлээхгүй байна. Тэгээд манай хүү хаан ихтэй даваалан очиж найз хүү ханд Жовиныг авчирсаа хэмээн танилцуулав. Шинээр ирсэн хүү хан зүгээр инээн сэрж манай хүүг авчирсанд Гоянд талархав. Гинт хүү хаан маш хурдан хөдөлсөн тул манай хүү түүнийг бараг хааж амтсангүй. Тэрээр Жовины өмнө аимшигт мангас хэлбэрээр гарч ирв. Гэвч манай залуу 50 байж хүү ханд хэрэг үнэхээр толтойг хүсэж ивэл энэ зам бараагүй байж үсрэхүй аринаа дээр шийдэж болно гэж хэлв. Хүү хаан хуруугаа нислэхэд харуулан амтан алгаж төвшин. Хард дүрс алгаж хүйд тэрээр манай хүү гэр бүсийн тавин саргаг байсныг сайшаав. Хүү хааныг хоёр дагалт бичгийн хаан хамт ирснийг бид харна. Тэрээр өмнөх бүдүүлэг зандаа уушлалт гойж өөрийгөө хүү хаан гэж танилцуулав. Цаг алдалгүй тэрээр гол ажилдаа орж жог партаа нэгтэн цасан сүдтэй буддгийн зүрхэн янхаг хамтдаа устгах тасчхайг өрөв. Манай хүү өмнөх удаад цэцгийн голыг бүрэн устгаагүй болтой. Тиймээс янхаг цэцэг байсаар байгааж юутай ч тэрээр яагаад өөрийгөө сонгосныг асуув. Хүү хаан түүний буддгийн зүрхэн янхатай хийсэн тулааны бичлэгийг садлсан гэж тайлбарлав. Лишүүн гайхалтай тогсон ч манай хүүгийн өдөртөх чадвар шийдвэр гаргахт нь хүү хаанд илүү сонирхолтой санагджээ. Академид шүүнээс илүү хүчтэй хүмүүстэйгээр тэрээр тэмдэглэв. Гэвч тэдний сүүлийн тулааныг үн цэнтэй болгосон зүйл нь Жовины ерөнхий ажилт болон Ли шүүний байрлалыг урьдчилан таамаглаж хортой мишгийг зөв цагт устгасан явдалч байлаа. Хэрв тэдний 3 дахь гишүүн ураагүй бол Жо талаанд ялах байсан гэж хүү хаан өргөжлүүлэн хэлв. Мөн тэрээр манай хүүгийн хот цөөрмийн асуудал дахин толдох шаардлагагүй гэж тайлшруулна. Түүний хийх ёстой зүйл бол зөвхөн тэдний чивлүүлж хамтран амьдрагч Тижэвэрэн тэтийг нь хөндлөнгийн байрлалаа сэдвэрдэх явдал юм. Энэ бүх яриа тайлбарыг үл харгалцсан Жо тэднээс татгалцсан хിവэр байна. Түүний толгойд хэдний цантай ахлах курсын хэнийг өдөртөхөөс илүү толгойнхоо басыг яаж асах вэ гэдэгт илүү анхаарал хандуулж байв. Тэрээр хот цэцгийн учрыг бараг олцсон бөгөөд өөрөө шийдэхээр төлөвлөж байгааж эцэст нь Гоян түнд хүү хаан болон нөгөө хоёр ахлах курсынхан академидаа домогт төвшнийхэн тул дахин сайн бодож үзхийг хэлв. Тэдэнтэй нэгтгэн том боломж бөгөөд тэдний тусламжтайгаар ялгалтад маш хортон хүрч чадна гин. Гэвч манай хүү зөвшөөрсөнгөө дахин татгалцсан Гоянгийн өөрийг үнэхээр барьжаалаа. Хэрэг хүү хаан байгаагүй бос энэ ядаргаатай бацаантай юу гэж ярих вэ гэж тэр дотроо бодно. Яг гэр үед хүү хаан манай хүүг зогсоож ингэж хортон татгалцах хэрэггүйг санаалав. Тэрээр түүнээс юу хүсэж байгааг нь асууж хэрэг боломжийн зүйл байвал завцуулж чадна гэвч амлав. Жовын нэргэж хараад өөрт нь хэрэгтэй зүйл болох гэж хэлснээр тэр хоёр танхаа этгээдийг аашруулв. Дод тушаачны хам гаргасан энэ зэрмэг шаардлагад Гоянг маш их хуурсан ч Гагийн цохорчдыг үл харгалсан манай хүү байр суурин дээрээ бат зогсож хэрүүтэд домогт симбиотик өндөг өгөл багт ирсэн гэвхээ баяртай мэддэв. Ганг үнд үнэхээр дөрвөцөж ужмаар даажигнэн Жовиныг цахнаас нь шүүрч авав. Тэрээр энэ түншлэл түүнийг гүйцэтгэх үүрэг маш бага. Тул даварч болохгүй гэж хэллээ. Түүний хийж буй бүх зүйл бол ердөө симбиотик Тижэвэр амьтдыг өдөртөх явдал. Түр энэ нь түүний нэхэд байгаа дамагт өндгийг өгөх хүндэслэл болохгүй гэв. Шон Каныг бие барихыг сануулад энэ нь бүхэлдээ тэднээс шалтгаална гэдгийг тодорхой болгов. Хэрв тэд түүний хүссэн зүйлийг өгөхөд бэлэн байвал зүгээр. Үгүй бол гондох зүйлгүй гэцгээ. Яг энэ үед Хьюн гарч ирэн манай хүүгээс хүсэж буй домогт симбиотик өндөндөө ямар нэгэн тодорхой шаардлага тавьж байгаа эсхийг асуув. Жон чангаар хижээгүйч эцсийн эцэст Тижэвэр амьтнаа тижээх домогт өндөвл хүсэж байгаа. Тул толгойдоо бодсон онцгой зүйл байхгүй гэд мөрөө авчив. Тэгээд хэн манай хөрөө нэгэн өндөг шидэж энэ шаардлагад нь нийцэх эсхийг асуулаа. Домогт симбиотик өндгийг өнгөө авна гэдэг түүний хорт хангалттай байсан тул Жовины санал сэтгэл хангалуун байж өөр шаардлага тавьсангүй. Хин хижээцэрийг баталгаажуулахаар нудраг зөрүүлэхээр хараа сонгоход Жовин чордоо хариу өгдөж үзүүлж тэдний тохирцоог эцэллээ. Тэдний салах үед Гоянг найз руугаа эргэж хэрхэн дөрвөн хорт зүгийн симбиотик өндгийг ийм амархан өгч чадваа хэмээн асуув. Тэрээр яагаад Жовинд ийм их итгэж байгааг ойлгохгүй байлаа. Ханг найзтай тулааны бичлэгийг үзсний дараа манай хүүд ямар нэгэн онцгой зүйл байгаа мэт санагдсан бөгөөд энэ нь бараг өмнө нь бадамжин хот цэцэгтэй тулцчихсан мэт сэтгэвч төрөөснийг санаалав. Гоянг үнийг сонсоод бага зэрэг цочирсан ч Хьюн найзтай санаа зовох хэрэггүй.
Өндөгөөдөө зөвхөн тэдний бүтээгдэхүүн эсрэг даатгал болох хэлцээрийн нэг хэсэг гэж хэлээд цааш явах. Өрөөндөө буцаж ирээд манай хүү далавчид шумуулаа дуудсан бөгөөд жижигхэн амтан гарч ирмэгц тэрээр орой хоолнд зориулж авсан дамагт симбатик өндгөө харуулв. Тэрээр цаг албагүй өндгийг тижээвэр амтны хааманд хийсэн бөгөөд тэр даруй ороо болон галын агарах том бөмбөлөг жижиг амтны хүрээлж тэрээр хогсож эхлэв. Хувирал дуусахад манай далавчид шумуул хорц ногоон нүдтэй зөө шиг хатхууртай өмнөхөөсөө хамаагүй том биетгэ босон хач ирэв. Энэхүү хослон магадгүй хоёулаа шавж ичраас дүзэн хорцогийн шин чанаруудыг нэгтгэсэн явкин жад сонирхолтой санагдчихэ. Дараа нь тэр үзүүлэлтүүдийг шалгаж авгалтай гэсэн шашиг очсон алгуулж түүний шумуул эцэст нь нас бие гүйцэнийг анзаарав. Гэвч түүнийг үнэхээр цочирдуулсан зүйл бол үзүүлэлтүүд нь домогт амтны хязгаараас барагд авах хэмжээнд хүртэл сайжирсан явцтай. Үүнээс гадна энэндээ устгах чадвартай өндөр хурдтай энергийн урт хатхуураар харуулдаг шидэт гэрлийн хатхуур хэмэрхшин нур чадвартай болжээ. Жон гахалтай шинжилэлтүүдтэй шинээр ховсон тижээвэр амтан шугаа инээн сэлэхгүй чадсангүй тэрээр үгээрээ цусан сэтэлтэй буддгийн зүрхэн батамжихыг гарцаагүй буусгаж авч чадна. Гэвчтэй нэлээд биштэй байлаа. Тэрээр дижигцрүүгээ цасаа хурдан тасааж шинжлэгдсэн далавчид шумуулын хам цусан автраа дуудлаа. Цаг авчдаггүй тэрээр шумуулаа батамжихаа цэцэрлүү төвтлүүлэхээр илгээсэн бөгөөд батамжихаа цэцэг зүгээр сууж цохилт авахыг хүссэнгүй. Энэ нь нөгөө хүрэн улаан бодисыг үсгэж шумуулыг агаараас үжээхийг оролцсон боловч шумуулыг давтахаг бараг харагдахын аргагүй зарцгаа мэд хурдаар сүлжин гарав. Шумуул ойрт хүйд хурц хамсаараа цэцгийн нүдийг хатгахад хороодтой байсан ч хормын дотор зарчим батамжихаа усан доогоор шумбан орж шумуулыг хаацныг нь гайхуулсан үстэй. Яг энэ үед шумуул газрын доороос ямар нэгэн зүйл гарч ирэхийг анзаарсан бөгөөд батамжихаа доороос нь төвтөж түүнийг гиндүүлэхийг оролцсон ч шумуул зарчин дэлбэнүүдээс болтож хурдан цовчлаа. Дараа нь шумуул анхаарсаа цэцэрлүү буцааж хандуулна. Мөнгөн далавчны тавталгаага ашиглан цэцэрлүү шууд чивсэн өнөгчтэй нэмэгдүүлв. Батамжихаа хүрэн улаан бодисороо тавталгааг хаахыг оролцсон боловч шумуулийн тавталгаа хараахан дуусаагүй байсан бөгөөд цэвэрхаа мэд хурдаар эргэж хүрэн улаан хамгаалалтыг хурц далавчаараа зусан гарав. Батамжихаа нэлээд бөхөнцөн харагдах бөгөөд эцэст нь дэлбэрч бодит амьдч дээр үтсэнтэй яг ажил татан байсан бах мэлхийг гэж харгалаа. Хүлээжсэн бах шумуул руу наашгамхаа шавар хурдан шидэж эхлэв. Гэрч жижигхэн амтан бүх зүйлээс хэлбэрхэн болтож хатхуурын тавталгаагаараа хурдан хариу барьж хурц хүрэн улаан зөв бах мэлхий рүү шууд илгээ. Зөв байндаа тасмагц бах мэлхий шаар шиг хагарч шумуулийн техник хатгалт батамжихаа цэцгийн цэмийг өстөн асар том дэлбэр дүүсгэв. Үр дүнд нь утаа манан замхарч ирэхэд шумуул утаа дэлбэрчдээс тарстыг шүүрч авахаа мартсангүй. Энэ хооронд манай хүү далавчид шумуулынх нь ур чадвар үнэхээр тийм хүчрхэг болсон эсгэд эргэлзээр бишрэнгөө харж бай. Түүний тижээвэр амтан амандаа шагналаа зуусаар буцаж ирээд батамжихаа цэцгийн чөтгөрийн тарстыг хурдан нэлж харахав. Жацаг албагүй улаан тарстыг шүүрч часан бөгөөд энэхүү цусан сөдөлтэй боддын зүрхэн батамжихаа цэцгийн цээ тулааны ур чадвар нь тэрхүү жижиг боддын сүмд нэвтрэх төлхөр байж магадгүй гэдэгт нэлээд итгэвчтэй байлаа. Тэрээр тарстыг шингээсэн бөгөөд энэ удаад шингээ хөвөж явцсан түүнд бодит амьдарч төрж нөлөөлж эхлэв. Энэ нь түүнийг амьдаар нь шарах гэж буй мэт түүнөөсөн халуун мэт санагдсан ч Жоо тэтг аврах хүн шиг төвчж өнгөрөөлөв. Хэдэн хормын дараа систем цусан содтой боддгийн зүрхэн батамжихаа цэцгийн чөтгөрийн тарт шингэсэн бөгөөд түүний анхны бяцлал ур чадвар нь цусан бяцлал хэмээх илүү хүчтэй ур чадвар болон шинжлэгдсэнийг зарлав. Үйл явц дуусны дараа Жовны биес өөр харсаар байсан бөгөөд тэрээр хөс басан цанцаа угааж усыг нь шахахаар сайн мөшөв. Үүний дараа тэрээр шинээр эзэмсэн цусан бяцлал ур чадвараа идэвхжүүлв. Хүлээжсэн цусан бяцлалын цэг зарцуулалт нь ердийн бяцлалаас илүү удаан байсан тул ойролцоогоор хагас цаг орчим үргэлжлэх боломжтой боловч тэрээр одоо энэ хүү ур чадвар нь түүнд жижиг боддын сүмийг мэрэгжлийн хүн шиг судлахад туссан гэдэгт нэлээд итгэвчтэй байна. Цаг алчгүй тэрээр тавлам руугаа буцаж орлоо. Тэрээр эцэст нь газар доорх бодтой хатын шатыг давж ядарсан шинжгүй шинжлэгдсэн эрч хүчээр урагшлаа. Энэхүү сайжруулсан бясалгалын ур чадвар нь түүнд энэ бүс нутгийн хүчийг эсэргүүцэхэд тусаж байгаад тэрээр баяртай байв. Хэдэн минут гүйсний эцэст тэрээр жижиг боддын сүмийн гол халаханд хүрв. Тэрээр дотор шарахаас өмнө ямар мангасуудтай тулгарч магадгүйгээ мэдгүй байсан. Тул нэрийг сандарч байсан ч ямар ч байсан орсоо. Эргэн тойрны хэсэг ажигсны дараа тэрээр эргэн тойронд ямар ч хэмжээс амтан байхгүй байгаад хайхаж архив. Дараа нь тэрээр нөгөө талд хятад бичгтэй чулуун хавтан байгааг олж харсан бөгөөд хавтан дээр гарч ийн төгс бэлэг бэлгүүний бовын содор гэсэн байв. Энэ үед тэрээр төгс бэлэг бэлгүүний содор нь алттай зүйл болохыг санав. Домох төгөөснээр нэгэн буддын шашинтан үний хэмжээс чорхоны үеэр нээсэн. Бөгөөд энэ нь буддын шатны хамгийн анхаа хоёр цэг тарны урлагийн нэгээр шалгаж байжээ. Тэрээр энэхүү төгс бэлэг бэлгүүний бовын содор нь мөн аж таньдах ёстой гэдэгт итгэвчтэй байлаа. Түүний бичээсийг уншихыг ордож ирэхэд хавтан дээр хөөс мөшгөрөн орооцолдож түүний толгой ангиштайгаар өвдөж эхлэв. Энэ нь хин нэгэн түүний тархийг өндөгших утгах гэж буй мэт санагдаж тэрээр өвдсөндөө толгоогоо барихад гинт түүний автрын цээжний холд ямар нэгэн зүйл тадар гүйцэтгэж эхлэв. Дараагийн хормонд түүнд мэдрэгдэж байсан хасар их дарж далга болж өвшгөө мөнхийн содрын урсгалын хорт удааширсныг тэрээр анзаарав. Даралт байхгүй болж түүний бичээсийг уншихыг орж тох үед ямар ч таагүй мэдрэмж төрхөө болов. Нууцлаг бичээсийн даралт гинт тарьсан юу гэж тэгж гэнэ вэ? Госбаатрын хүч шин төвшөнд гарах гэж байна. Дараагийн хэсэгт хамгийн том нууц таригдана. Дараагийн хэсгийг бусдаас төрөөж хамгийн ихэнд үзхийг хүсэж дэвшигдсэн тэтгэврийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсэг
видеосыг тань нэн даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувглуу маань заавал бүртгүүлээрэй.